Өнөөдөр та бүхэндээ алдартай усчин зохиолыг ярьж өгье. Анхны дугаар барын бамбар ишиг гурван хамтдаа аз жаргалтай тоглож гин. Хураг тэдэнтэй тогломоор байсан ч ярьж сонсчиж чаддаггүй байжээ. Бусадтай харилцахаар гараараа тохиж заасан ч хинч ойлгосонгүй. Барын бамбар сайн уу? Чамд хин гэдэг вэ гэж асуусан ч хураг хариулсангүй. Ингээд хураг дахиад ганцаараа хатарч гээ. Тэр ганцаараа л хүүхэлтэй дээрээ тогложсон. Хажуугаар нь явсан ишиг хүүхэлтийнх нь үсийг анзаарлаа. Ишиг ихэд гайхаж гин. Дуудан хөөх үнэхээр гайхалтай юм аа гэхэд анаашны тугал чи өөрөө хийсэн юм уу гэж гайхан асууж гин. Хураг үнэхээр их гайхаж уцрлаа. Хураг биднийг сонсож чадахгүй байна гэж анаашны тугал хэлэхэд барын бамбар бүгдээрээ хурагтай яаж харилцах вэ гэж асууж гин. Тэд хурагтай ойлголцох арга оллоо. Хураг баярлан инээмсэглэн бусд нь шалгаагүй баярлаж гин. Ашгүй дээ. Хураг биднийг ойлгож байна шүү дээ гэж тэд хэлж гинэ. Ингээд хураг эхлээд анаашны төглийн үсийг янзалж гинэ. Дараа нь барын бамбарынхыг мөн ишигний үсийг ч бас янзалж гинэ. Одоо бүгдээрээ үнэхээр гоё үстэй боллоо шүү дээ. Баярлалаа хургаа гэж талархснаа илэрхийллээ. Ингээд энэ цагаас хойш тэд найзууд болон үргэлж хамтдаа тоглодог болжээ. Хүүхдүүдээ та нар ч гэсэн ангидаа найзуудтайгаа хамтдаа тоглодог, тоглоомоо хуваалцдаг, бас бусад найзуудтай тусалдаг байгаарай. Баяртай хүүхдүүдээ.